За сайн байцгаана уу өрхөнд үзэгчтэй. Star TV учиртай урилга нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоо сууж байна. За өнөөдрийн учиртай урилга нэвтрүүлгийн эрхэм сайхан урилгыг хүлээн авч хөрөлцөн ирсэн одоо эрхэм сайхан дүүгэн танилцуулнаа. За ер нь одоо манай энэ үндэсний үйлдвэрлэлийг дэмждэг одоо энэ улсууд бол бас сайн царай зүйн бол хараагүй мэднэ. Гэхдээ бол Монголд бол Best Boating гэж алдартай одоо хүн бүхэн мэднэ. Best Boating одоо компани одоо ерөнхий захирал манай Батбаяр маань инко одоо сурлагыг хүлээж авч хөрөлцөн ирээд морилын саатад суунаа. За сайн байна дөө. За тарган цагаа урж гэнэ. Өө сайхан. За юуны өмнө урилга хүлээж авсанд баярлалаа. За нэвтрүүлэг эхлэхээс өмнө одоо Батбаяр дүүдээ бас энэ ундаагаа бас танилцуулъя гэж бодож байна. Хамтарч ажилладаг одоо манай бас сайн нөхдөд байгаа. За энэ бол одоо Pukkov гэж юм ундаа байгаа. За энэ бол одоо бас жимсний хамт за одоо гүзээл зэгнийх бай, усан үзмнийх бай. За тэр ч одоо юу чи миний мэдэхгүй л жимс. Тэгээд уудаг жимс нэртэй Pukkov гэж юм ундаа одоо бас манай учиртай урилга нэвтрүүлгийн хамт олонтой хамтарч ажилладаг. За бид бүхний одоо битэрийн одоо энэ сайхан сууж байгаа нэвтрүүлэг хийж байгаа энэ сайхан өргөө бол одоо бас Festa гэдэг одоо ийм караоке газар байна. Тэгээд энэ Festa бол одоо бас ингээд сууж байгаа их төгтөө байгаа шүү дээ. Тийм байна. Их төгссөн юм шүү дээ. Одоо энэ өрөөнд бол жишээлбэл нэг 70-10-аад хүн бол сайхан дуулаад найз нөхдөд бол дуулаад гарах боломжтой. Тэгээ өнгөөрөө зохицолсон улаан өрөө байна, ногоо өрөө байна, саарл өрөө хүн одоо өөрийнхөө мэдрэмжээр одоо ороод дуулах юм сайхан дууны өргөө байна. Festa гэдэг юм сайхан караоке байна. За энэ караоке байдаг газар нь одоо ерөөсөө хотын төрөн гэдэг сая жамаг ихэд байж байгаа. Яг энэ уртлын өндөр шилэн байшингийн 3 дахь хүрт ингээ байрладаг юм байна. Нэвтрүүлэг эхлэхээс өмнө та бүхэн бас сонссон бол хамт олноороо ирж дуулах сонирхолтой бол энэ Festa гэдэг энэ сайхан караокед ирж сайхан дуулаарай. Энийгээрээ жаргаарай гэж хэлмээр. Хятад улсын номер 1 жуус Pukkov. Гацгүй, байгалийн шимсээрээ сахар багтай, хугацаа уртас өгчгүй. Нэмэлт хүнсний будаггүй Pukkov. Бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэллээ. Жинхэнэ жимсний ам Pukkov. За багийнтайгаа яриагаа эхэлнэ. За нэг юм байна. За тэгээд за нутаг ханаа баг. Арангаа штэ. Аль сум уу? Арангаа яг төрсөн нутаг бол төрсөн сум бол хайрхан сум. Арангаа хайрхан. Тийм манай аав ээж бол Батцанглийн хүмүүс байна. Оо за. Хайрхантай ерөөхдөө сургууль соёл төгссөн. Гүү тэгэл төрөөл нэг удаагүй их тембрээр шилжээ тэгээд аймгийн төвд. Аймгийн төв дээр 10 жилийн төгссөн. Аав ээж сэдвүүлээ болоо. Аав ээж 8 л авах. За танах өнөр өтөх юм бэ? Тийм өнөр. Хэддүгээр хэн үү? Би 7 дахь нь. Оо бас баг талтай. Тийм баг талтай. Багхуу бас өөрийнхөө өдөртөд одоо бас өгөр бол ах нарынхаа гарыг харахааргүй л ингээд сайхан байгууллага бүтээн байгуулалт явж байгаа юм байна да батэр мэн тий. Тий яг хоо нөгөө та өдөр сайн нөгөө май нэгэн гээл ярьлаа шүү дээ. Одоо баг май нэгэн гэвэл хүмүүс бараг мэдэхгүй шүү дээ. Тэгээд би ч бас яг социализмд яг хүүхэд байхаас жоохон хөдөлгөөний зах зээл рүү орсон. Манай аав эрт өнгөрсөн 3 настай байхдаа ээж маань
18 настай байхдаа өнгөрсөн. 5 дугаар ангиас эхэлж ер нь хөлрийн зах зээл рүү орсон гэж хэлж байна. Тийм болохоор нөгөө одоо гэрийн 8 дотроос айл болохоор хийж бүтээх юм хийсээр гал тэгэл ямарсан ингээл амьдралаа залхуулаад явж. Тэгж шүү. Бэстбүүдийн ер нь хэдэн онд яг ажил эхэлж ирсэн? Яг би тэгэл нөгөө 5 дугаар ангиас хөлрийн зах зээлд орсон явж исэн. Тэгээ яг алавцсан нь болохоор 2004 онд алавцсан. Манай авч мужаа хүн байсан. Тэгэд таарна. Угаасаа өсөөгүй тэгэл нөгөө удам ухсараа дагаад л аавынхаа үйлэр гээ. Тэгээ би чинь нөгөө сийлвэр мөлөөр хийдэг тэгэл гарын урд уг ашиглал амьдралаа залгуулал яваад исэн. За ингээд ер нь хүнд мэрэгжил хэрэгтэй юм байна. Мужааны мэрэгжил бол мэрэгжил биш болсон байхгүй нэг үе. Яг тэр энэ чинь нөгөө салбар нь бараг янда хамаардаг. Модны салбарын чинь бараг 10,000 ажилчтай байлаа шүү дээ. Тэгвэл нөгөө салбар нь унгууд эн чинь ингээд шууд байхгүй болсон байхгүй. Тэнгүүд чинь ер нь сэтгүүлч болох хэрэгтэй юм байна гэд. Тэгээд нэг сурж агаад сэтгүүлчээр өгсөн. Тий. Сэтгүүлчээр аль сургууль өгсөн? Улаанбаатар ер нь бол яг нэг одоо 25-ын харьяа нэг сургууль байжгаад сүүлд нь сургуулиуд ихтэй Улаанбаатар дээр сургууль. Одоо би бодоход бол ингээд за энэ бэстүүдийн захирлаа Батбаяр дүүвэл ерөнхийдөө яг л ингээд одоо мужийн ажиллар ч юм уу одоо ингээд удам ухсаахан залгуулад ингээд явж гэсэн чинь сорог сонсгоноо завсарт нь бас телевизэд бас нэлээд хэдэн телевизэд бас ажилласан сураг байдаг шүү дээ. Хайлал телевизэд ажиллаж байсан. Сансар кабель үзэж байсан. Сансар ч нөгөө хэд хэдэн сууг байсан шүү дээ. Сая одоо нөгөө долгоох маань телевизч боллоо шүү дээ. S1, S2, S музик, S movie энтер гэдэг одоо энэ олон сонгуудын дэлхлийг тавьчихсан тий. Тэгээд тэнд ажиллаж байсан. Сүүлд ТМ-д ажиллаж байсан, боловсролд ажиллаж байсан. Жижиг ганц хөдлөөс бас ороо гарсан. Телевизд ерөнхийдөө сэтгүүлчийн ажлыг хийж өг. Сэтгүүлч гэхээсээ илүү эфирээр арилж хийсэн. За тэгээд дараа нь менежер хийсэн. Маркетинг албаны дарга бас хийжсэн. За. Тэгэл ерөнхийдөө телевизээс гараал үндсэн. Тий яг хөө тэгээд нөгөө 2003 онд чинь төгсчөөд тэгээ бас гарын ураараа хэсэг амьдрав. Одоо бест бүдинг байгуулчаад. Эм чи ингээд юу гэдэг нөгөө эхлээл бүх зүйл амжилтанд хүрчихгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Тэгээ явж байгаад нөгөө байгуулсан бодож исэн юм нураад тэнгууд 2006 он хүртэл 2 жил ажиллангуудаа за боли ер нь яг гэдэг сургуульд төгссөн юм гээд телевиз салбарт ороод 3 жил явсан чинь дахиад бодол санаа өөрсөж байгаа. Би ягаад чаддаг зүйлээр ер нь хийж болдгоо юм. Тий, ажлын байд би болгож болохгүй гэж. Тэр үуч чинь нөгөө айгүйх тийм гатгшаа явжсэн урсгал амар байсан юм. Нөгөө хүмүүс Солонгос руу гатгшаа явдаг тий. Одоо ч бас бүр тэрнээс ч амар. Тэрнээс ч амар явж. Тэр үед ч бас нэг виз бас хэцүү байсан үеч бас гайгүй байсан тий. Тэгээд тэр үед ягаад Монголдо бид нар ингээ ажиллаж болохгүй гэсэн. Ингээ тэгээ гараад тэгэл тэгээс эхэлсэн л дээ. Тэгээ яг тэр үед бол бас нэг телевизийн салбарт ажилласны гавь гарсан. Анх ер нь бэстүүдийн ингээд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй эхэлж байна. За 2004 онд бол мэдээж 4-5 тэл эхэлсэн. Найзрал гарна хэлбэл. Эхнэр тэгээ нэг 3 ажилчин тий. Эхнэр тэгээ 3 ажилчин хамаатууд л байгаа шүү дээ. Хамаатууд байгаа шүү дээ. Хамаатууд байгаа шүү дээ. Угаасаа бизнесийн хүнийг л авна шүү дээ. Бичил үедээ бол угаасаа л нэг гэр бүлийн хүрээнд явна шүү дээ. Тэ найдвартай цагийн жирсэн замар. Тэгээ явж угаасаа арай нэг үг даах юм да тий. Үг даана шүү дээ. Жахтуу юм чинь. Болохоогоо дэрнгүүт нь нөгөөддөө үлдээгээд за та хэд нэг үргэлжлүүлээд яваа. Би бол мэрэгчлэр ажиллаа гэж явсан байхгүй. За. Тэгээ ахаа буцаагаад 2009 онд ороод ирсэн чинь нөгөө чи улам нөгөө хэцүү болцсон. Тэгэл ялчгүй нөгөө хэдтэйг нийлэл эхлүүлсэн. Эргэж очиад. Тий. Тэгээд яг тэр маягаараа 13 он хүртэл зүтгээд тэгээд маш том судалгаа хийгээд зах зээлийн. Ер нь бол 2009 онд хийсэн судалгаа л да. Тэгээд тэрэндээ хүрэхийн тулд явж байгаад социализм үед чинь бид нэг юм гоё юм байсан шүү дээ. Нөгөө ямар нэг амьдрал зохиоход төвхтэй биш. Бараг чандамаа чирэл амьдрал зохиочдөг тийм үе байсан шүү дээ. Чамдамаа чирэл очдөг байсан. Тэгээд ямаа бүтээчдэг тий. Тэгэхэнгүүт яг хөрөө миний бодсон зүйл бол
яг тэгээд ирэхт нь одоо бүхнийг бүтээж өгдөг юм одоо групп компани бүтээгээд байшин барьцдаг, тавилгын нээждэг, буудинг хийждэг, доторх одоо бүх юм шийдээ сүүлдээ бүр цэвэрлэгээ үйлчлэгээ хийдэг юм одоо компаниуд санаачлаад тэгээд 6 компанитай 350 ажилчтай болтлоо өргөж чадсан. 3 жилийн дотор. Тий. Тэгээд ер нь яг хуу бидэрт бол боломж байдаг. Гэтэл яг хөрөө тэр боломжоо бий болох нь тэмцдэггүй юм уу гэж байгаад байгаа байхгүй. Тий. Тэгээд тэр яг тэмцэж байгаа үед бол яг маш их тийм хүмүүсийн гоё дэм тус нөгөх бий болж бүтэж байгаа байхгүй. Тэрээс одоо юу гэдэг гид эндээс мөнгө босгоод хийчих бол л дээ. Facebook одоо ингээл одоо мишэлсэл ч юм уу одоо нэг одоо ялангуяа энэ харааллууд их баригдаж байгаа үед одоо хүн бүхэл одоо сайн сайхан л тавилга тавихыг бодж явдаг байх. Тэгээд ерөнхийдөө ингээд ороход бол манай Монгол одоо бодонгууд бол зөндөл байж байгаа харагдаж байгаа. Тэгтэл гадны одоо Польшиг ч юм уу, Унгариг ч юм уу одоо тэр нэг их яригдаг Гуанжао гэдэг Гуанжао хэл. Тэр Гуанжао гэдгээс л одоо их юм ирдэг юм шиг байна. Энэ одоо тэгээд Гуанжаогоос очиад авах бол хүний яриагаас сонсоход маш юм тавдаг гинэ. Хүү юу эндээс авах зүгээр нэг 6 сандал нэг сандлыг л одоо хүн 600 мянган төгрөгөөр бодохдод одоо 300-аар бодъё л доо. Тэгэхэд 2 сандлын үнээр 6 сандал аваад ирж байгаа байхгүй яваа захиалчих юм бол. Тэгэхэд энд ирэхэд тийм үнэтэй байна гэдэг ингээд. Мон хангаа ч юм уу, говь хангааг ч юм уу ингээ харахад яг үндсэн одоо яг нормал үнэ байгаад байгаа байхгүй. Тэгтэл манайхан тэндээс авцрангуудаа одоо нэг эвдэрхий ширдэг юм уу одоо ингэхэд нэргээд их хэцүү байгаа. Тэгэхэд бол манай Монгол бодонгууд бол одоо хугацаа өгнө шүү дээ. За энэ чинь ингэшлэх нь одоо газар дээр нь бол ингээд нөгөө буух эзэнтэй юм тийм ээ. Энэ ер нь яг бол бах юм баггүй. Энийг нэг гоё надад тайлбарлаад би одоо бас бууж авах гэдэг. Огнхон хугацаанд ингээ компани маань гоё ингээ өсөлт гаргаж штэ. Тэгэхээр тэр үед бол хүмүүс үндэсний үйлдвэрлэлд хэмжсэн байхгүй. Ягаад тэгэхээр 2008 оны амар том хямрал болоод залгуулаад тэр чи 9 онд ингээ бүр хямарч эхэлсэн штэ. Тэнгүүд хүмүүс ерөөсөө үндэсний юм авах хэрэгтэй юм байна. Тэрнээд мөнгө зарцуулах хэрэгтэй юм байна гэдэг ийм итгэл үнэмшил бий болсон байхгүй. Одоо соёл одоо худалдаа авалт юм. Тэр үед мэдээж манай компанийн хувьд бол судалгаа хийгээд нийт зах зээлийн бараг 93% нь бараг импорт байсан. Ялангуяа буудан дээр. Тэнгүүт яг хөхөр энийг бид нар хийж чадах хэрэгтэй. Хийх хэрэгтэй гэдэг ингээд залуучуудыг аягүй сайн чиглүүлж тэр ажлын байрыг бий болгож чадсан байхгүй. Тэнгүүт одоо яг хөхөр бүх юм ингээд хитрхи ингээд задгаарцсан. Одоо ялангуяа сүүлийн үед юу гэж ярьж байгаа нөхөр инфлюенсерүүд дэлхийн дулаалд нөлөөлж байна гэдэг. Одоо та ч гэсэн таны амнаас ч гэсэн сая гэж штэ. Тэндээс ингээд хямдхан байдаг гэдэг юм яриа. Одоо нэг олон нөмний яриа штэ. Тэнгүүд яг үндэ бол тийм хямдхан биш байхгүй. Тэд нар яг хөхөр тэр хүн далаад хийж байгаа. Энэ порлон ямар хэмжээ баталгаа өгөх үү гэдгийг шийдэхгүй штэ. Энэ бүрээстэй бөөсрөх юм уу, яах юм, хэрэглээнд яах юм гэдэг дээр ямар нэг баталгаа өгөхгүй байхгүй. Байхгүй штэ. Гоёлог болох гэсэн. Тэгэхээр энд бол өртөг шингэхгүй байхгүй. Дээр нь ахаад ажиллаж байгаа хүмүүстэй нийгэм даатгал төлөх юм уу? Татвар төлөх юм уу те? Төлөхгүй байхгүй. Шууд тэр лигээс хэрэгч рүү очиод байна шүү дээ. Гэтэл яг хөхрөө энд бол ямар нэгэн нөгөө за хямдхан гэхээсээ илүү мэдээж яг үнэхээр хүсээд байгаа одоо юу гэдэг бест будингийн чанарыг хангаж чадахгүй. Монголд үйлдвэрлэж байгаа одоо Батбарын ч юм уу эсвэл одоо Гамбахын ч юм уу те. Яг тэр итер чинь нөгөө жижигхэн улс буух үзэнтэй буцах хаягтай. Би танд одоо жишээ нь юу гэдэг бод хийж өгөө. Яаж иж байгаа л энэ хорлон дээр нь анхааран, бүрээс дээр нь анхааран, хийцэл дээр нь анхааран, бүхэн дээр анхаарна гэсэн. Тэгнь. Та ч одоо хэрвээ хадаас нь ядсан байвал над руу тэгэл ярина шүү дээ. Тэ? Гэтэл яг хөхрөө яг нөгөө тэр хэрэгцээг хангахгүй хэмжээний бүтээгдэхүүнийг оруулчихад хямдхан гэдэг нэг юм яваад байгаа хгүй юу? Хямдхан биш. Хямдхан биш байхгүй хаа. Тэгэхээр яг хөхрөө энэ соёлыг жоохон өөрчлөх хэрэгтэй байна. Бид нар за яг хөө болиё. Хямдхан байж болно. Гэхдээ ядаж хийж чадах юмаа бид нар Монголдо хиймээр шүү. Хийх гэж зүтгэж байгаа хүмүүс нэг хэсэг явж байгаад ингээд бүр туйлдж байгаа байхгүй юу? Одоо би бол жишээ нэг 350 ажилчтай залинжуулна 6 одоо салбар компани удирдах гэсэн шүү дээ. Тэнгүүт яг хөрөө ковид гэж гарч ирээд бид нар нухацсан дарлаа шүү дээ. Бид нар ковидаар бүгжийн хоорондор ч хийж нөхөр энэ онлайн худалдааны шүлжиж хөгжингүүтэй нөгөө чанаргүй бүтээгдэхүүнийг Монголын зах зээл дээр ингээ хангалттай түгүүчж байгаа.
буцаад бид нар яг хөхрөө нөгөө бизнес авч явах гэхээр мэдээж ковидын үед 350 хүн авч явах юм хэцүү. Нэг сарын цалин хийх та тооцоо үзлээ. Тэр замбраг юм. Тийм биз. А хэрвээ тэр 300 хүн байхгүй бол авна шүү дээ. Тий. Гэтэл би чинь өөрөө тэнд хориотой байгаа юм дахиад тэр хүмүүсийн төлөө бодож шүү дээ. Тэгээ ингээ юм хийдэг хүмүүс хүнд байдалд орцсон байхгүй. Одоо бол манай дээр 150 хүн ажиллаж байгаа юм. Бид нар бол одоо яг хөхрөө ирвэхээр одоо буудан хөгжүүлээл чадлаараа явж байна. Үнэхээр одоо чанар баталгаа шал өөр төвшөнд шүү дээ. Тийм. Шал өөр төвшөнд байхгүй. Гэхдээ яг хөхрөө нөгөө интернет орчин ийм чөлөөтэй багийн хэрээр нөгөө чанаргүй бүтээгдэхүүн чинь илүү нээлттэй болоод байгаа байхгүй. Үндсэндээ бид нар яг хөхрөө хятадууд руу хөрвөлт гэдэг шүү дээ. Тэгээ би бол одоо ингэж хийсэрэг том эрийн хотыг байгуулчлаа шүү дээ. Би бол одоо ингэж бодох байхгүй. За одоо бол ингээд ажилтан ажиллуулъя. Хэцүү болчих. Үг дахаа болчих. Одоо таны үеийнхэн бол сайхан ингээд шанаад тэгээд зуралдаад байж лээ. Тий. Юугүй одоо юу гэдэг хойлоо нэг муудалцахад цагтаа өчрөө олно гэхгүй шүү дээ тий. Одоо яаж нөхөрөө нөгөө ажилтан ажиллуулна гэдэг чинь болсон. Гэхдээ би өөрийнхөө ажилтныг муулаад байгаа биш. Ер нь нийгмээр ажил хийх хүн болчих. Ажил хийх хүн, ажил олдохоо байж гэдэг тийм яриа байдаг шүү. Бүгдөө л нэг хуурай юм хэрэгтэй. Яаж хийж байгаа л хуурай юм. Ашигтгүй яаж амьдрэх би зөндөө ойлгохгүй байхгүй. Энэ ажил олгогч чинь ажилтан бохгүй. Тэгээд ингээд хөлбөрийн зах дээр сүн олдохгүй тий. Тэгээд энэ нөхцөлд бол одоо тэр хийж чаддаг юм хийн гэдэг хэцүү болж байгаа учраас энэ кластер үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй юм гэдэг нь бодоод байгаа. Яг энэ буудингийн салбарт манахаас маш олон бүтээгдэхүүнүүд сайн бүтээгдэхүүн нөөцөд гарцсан. Нөгөө ковид үед. Тэгэхээр тэр хүмүүст боломж олгоод кластер үйлдвэр хөгжүүлэх бодоод байгаа. Яг тиймэрхүү юм дээр жишээ нь одоо бид олонний танил хүмүүс маш уриалгах хэрэгтэй л дээ. Яг тэр бид нар ядаж хийж чаддаг юм аа хийл та. Нэг нь ажилтаа байж ич тэр хүн миний зарж байгаа талхыг авна зү. Тэгнь. Тэ? Би өнөөдөр тэр хүнд буудан зарахад тэр хүн зүрүүлээд магадгүй тэр хүний ажиллаж байгаа одоо бизнесээс би очиод юм аавна зү. Тэгэхээр нэг тийм жоохон дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгцээ байгаа юм болов тэр нь бидний тархлаа юм биш үү гэж байгаад байгаа. Тэгэхгүй би өнгөрсөн жил яг ухаалаг бодон хөгжүүлээл ер нь ягаад үндэсний үйлдвэрлэгчид зарим нөхдүүд импорт хийгээд байгаа юм чинь ягаад хийж болохгүй гэгээд хийж үзлээ. Уг нь амарх юм байна импорт хийж. Гэхдээ яг хөхрөө нөгөө нэгэнт одоо үндэсний үйлдвэрлэлээр гарч ирсэн компани шүү дээ. Чи манай компани тархлаа байхгүй. Тийм учраас үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлээд хийгээд улам жаашаа хүмүүсийг ажлын байртаа байлгах нь зөв юм байна гэж харж байгаа. Тэгээд одоо бид 90 онд л одоо би ч одоо 89 онд гэсэн чинь за энэ 89 90 онд юм одоо бид нар анхлаад энэ урагшаанд хөх хотод очиж нэг кино зураг авах гээд эрен гэдэг газар байгуулдаг гэж яагаад дайрч гарч ирсэн. Тэгтэл одоо ингээд нэг одоо Батбаяр зураг мэднэ тийм хэд нэг хэдхэн тагзууд те нэг юм тагзууд бараг ингээд нэг төмпөд дуусанд буудалд ороход бараг төмпөд дуустайгаар 6 хүн бол зургуулгаараа гэдэг ч юм. Тийм л байсан газар шүү дээ. Тэгэд манайх зөөсөрөгд одоо тэр эрен хот нь ямар болоо одоо те. Тэгэхээр одоо хамгийн мөнгө тийм том хотод өгсөн өөрсдийнх нэх орон сэтгэлтэй гоё Монгол үйлдвэрлэлийн дэмждэг бас тийм залуучууд одоо бас олж ирж байгаа шиг байгаамаа. Би бас ингээд хараад энэ хийцэн чих гоё болж байна. Ганцхан бест буудын дээр биш байлээ гэхэд өөр одоо янз янзын бүхэл төрлийн салбартаа үйлдвэрлэгч нар бас гоё хийж шүү. Тэнийгээс дэмжиж байгаа улсууд бол байна. Би бас нэг хэрэглэгчийн болохоор энэ тэнд явж үзэн харан Монгол штэ гэх нэг гэтэл хийцэн юмуд бас байдаг юм байна л дээ. Би ч нөгөө та бүр дээр үе ирэнийг ярьж чинь те. Би ч юм бол сүулт явсан шүү дээ. Тэгс нөө би дөнгөж эхэлж байсан ирэнийг энэ хавьяас чи юм аваал ингээл юм хийгээл явж байгаа шүү дээ. Орны адиад мадиал авдаг байсан үе. Тэр үеэр ядаж нөгөө юм хийдэг хүмүүс их гадагш гарсан бол хийх юм хөгжих байхгүй. Тэр хий нөгөө 8 нөгөө сул мөнгөнөр ажилтдаг хүмүүс л хийх явлаа шүү дээ. Одоо бас нэг үе бодвол бас юм хийх гээд хүмүүс үзээд. Үзэж. Үзээлээ. Салбар дээр бас гоё юм хийж. Тий. Янзэл харагч юм. Би энд дөрөө харахад бол гоё юм байна шүү дээ. Одоо тэгээ энийгээ бид нар дэмжих хэрэгтэй байхгүй. Би ч аль болохоор дэмжиж чинь ер нь одоо төрөөс хэр дэмжиж чинь. Төр яах одоо төрийг хараад яах вэ? Төр мэдгүй би төрийн бодлого бол ингэж хараад байгаа байхгүй. Та нар зүгээр үжи бид нар та нарыг өстө гоё болгох чинь жаргана гэдэг байхгүй.
Хөгжиж байгаа орны юг харж байхад бол тэр иргэдийн оролцоотой, тэр компаниудын оролцоотой нийлж босгож ирж байгаа нийгэм нь бүтээж байгаа байхгүй тийм. Тэгэхээр одоо төрийг хоёлаа шүүмжлэхгүй шүүмжлэхгүйсээ тийм яг бас дэмжиж гэнүү гэдэг нь муулахгүй зүгээр дэмжиж нүх дэмжээгүй юм байна л дээ. Одоо тэгээд одоо дэмжээг үлээх яваад. Дураа төлж юм бүх юмар төлж шít. Татвараа бас авчих. Ямар ч гэсэн банкны зээлээр санхүүжэл явж чинь тий. Тэр өрнөөсөрний орол явж байгаа шүү дээ юм хийж байгаа хүмүүс. Яалч юм хийж байгаа хүмүүсийг хүмүүс хараад оо энэ нэстэ нэр баяжаад байна гэж боддог. Яг үндэ бол тэр хүмүүсийг чи ажилтаа байлгахын тулд ачаа авч явахын тулд одоо юу гэдэг хамаг шүтээ тоолуулж байгаа шүү дээ. Тэг ойлгомжтой авахгүй чи. Ганц дайрч очих нь Батбаяр гэдэг захирал байгаа шүү дээ. Тэр болон одоо нэг хүн гэгтэл дор хийж л одоо нэг 3 хүүхэд 2 хүүхэд нэг амбул тийж хийж байна. Аав ээж 5 амбул явж байгаа шүү дээ. Явж байгаа. Багтаад явж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь тэр хүмүүс цалин өгөхгүйгээд ямар нэг үйлдвэрлэлийн асуудал гэх юм бол Батбаяр захирал гэдэг бол норн үсттэй. Тэг шүү дээ. Асуудалтай шүү дээ. Тэгэл тийм дэр чинь ингээл дэнчин тавиал явж байгаа шүү дээ. Ер нь заримдаа бол ингээд сайхан хаяад ингээд зөв өөрийнхөө дураар ажиллах санагддаг байхгүй. Тэгээд заримдаа зөв ингээд нэг вакуумчтэй шиг. Сайх юм бодоол. Одоо сүүлийн үед мэдхгүй таны ажиж чамд гэж ярьж болохгүй байна. Шууд ингээд вакуумж үйлдвэр дээр очиод чиг тэр цор ганц нэг өөрийнхөө яг нөгөө гэхдээ яг өөрөө хийж тах юмгүй мэдхгүй л байна л да. Нөгөө яг тэр би болгосон өөрийн нэг ургах штэ. Тэрэндээ тохирсон юм үн цэнтэй юм бүтээмэрч санагддаг штэ. Яг хинээс хамаарахгүй өөрөө гоё бүтээл. Тэгэл тэр 150 хүн тэр өөрийнхөө нөгөө тэр менежментийнхаа явуугаар цаашаа явчихна үз. Би өөрөө болохоор гоё дуртай газраа тий. Гоё ингээл оёол тодорхой даал тий. Үнэтэй. Тэгээ хамгийн гол нь яг тэндээс нэг гоё шүү дээ. Наач гоё санаа биш. Цалин үнцэн гэхээс үнэлэмжхээс л одоо мань мэтэн бол яг амьдралаа ингээд шийдсэн учраас их юм харахгүй шүү дээ. Зөв нэг юм хобби тий. Ер нь хобби ер нь яг хобби ямар хоббитэй байна вэ? Би өмнө ерөөсөө хобби боддгоо байсан. Тэгсэн чинь загас магсанд явах одоо хөдөө гадаа явах салхилах хүн ч нэг. Би бол одоо миний хобби юу тийш дээ. Ер нь л сайхан хөдөө сайхан голын эрэг мэрэг дагаад мал хой дээр айраг цагаатай айл дээр гэвчүү миний хобби шүү дээ. Би нөгөө хоббинууд хоо боддгоо байсан байхгүй. Тэгээд нэг сэтгүүлч яг тань шиг сая ийм асуулт асуусан. Таны хобби юу вэ? Ханаас яг сэтгүүлч асууж байгаа шүү дээ. Амар юм. Тэгээд одоо хөтөл сурж шүү дээ. Хобби юу гэдэг чинь тэгээд. Тэгээ бодсон чи ерөөсөө л юм хийх бэл. Юм хийж ижил гэв. Тэгээд таны хэлдэг шиг тэр загас махсны тэр юм бас сонирхож үзлээ. Хэрэглэж болох гэж үзлээ. За аялын машин бүр зориулаад өөрөө тоноглоод бүтээгээд бүр амар юм хийлээ. Нэг л явчих гэсэн. Тийм. За жилдээ нэг явуулах юм. Нэг явахтаа нэг аршаан тавьчих. За тэгээд аршаан дээр очиод яг тухтаал та өөр ингэсэн ингээд ятаг очиж. Өөр бол нэр үнэндээ ийшээ тэрэлжүүлж гарч чадахгүй байхгүй тэрнтэй. За тэгсэн чинь энэ аялал миний хобби биш юм байна. Тэгээд тэр чинь гэхдээ яг бас ахаа гадагшаас аялж байгаа. Би ч баг олон орноор явсан. Тэгээ ингээ орноор явгоч хүмүүс ингээд гоё газар үзээ түүхэн туршгал газар очиод ингээ зураг авахуулаад гоё ингээ кайфт явж байгаа байхгүй. Би болохоор яг өхрөө нөгөө юм хийж байгаа юм үзэх гээд энэ улс чи юун дээр цөөрөлж хөгжсөн тий. Манай салбар ямар явж байгаа. Нөгөө судалгаа маягаа хийх. Тавилгаа дэлгүүрийн хайгаад ажиллаа хийчих гээл. Тэгээд энэ бол миний хобби биш юм байна. За тэгээд дараа нь ер нь одоо юу гэдэг загас бариад хүн тайвширдаг гинэ. Усны урсгал хараад тайвширдаг гинэ. Тэгэхээр за загасны баах юм авлаа мэдхгүй баг завил авах. Юу юуг нэг ажиг боллоо. Нэг загас ч юм бол. Гэтэ яг нөгөө арай нэг бариад тавьдаг нэг юу гэдэм шүү дээ. Плай илүү. Тэр төрлийн сонирхоод тэгэл баах юм авсан. Тэгэд яг өндөө бол нөгөөдхөө уутнаас нь гаргаагүй. Тэгээд сүултээ за нэг загас өрдөг найзтаа. За. Энэ шүү. Биш үү гэсэн. Төгсөн. Тэр бол нэг сураагүй юм бол болохгүй л дээ тэгээд. Тэгээ одоо чи ингэдэг байгаа байхгүй. За яг хуу мэдээж буудагаас гадна ингээд янз бүрийн хийх гээд үзэл байгаа юм. Тэгэл явж ингээд жоох стресстэй ядраад ирэхээр үйлдвэр дээр очивол тэр тачигнж байгаа юм хийж байгаа чимээ хараад арай нэг тайлгарчихгүй тий. Энэ хүмүүс ингээд хичээж байгаа чи би хичээх хэрэгтэй шүү. Би энийг чи ингээд чиглүүлээд илүү энэ хүмүүсийн нөгөө одоо энэ чинь нэг компани нэг брэнд уу шүү дээ. Одоо хүн ажилд орох чинь компанийнхаа нэр хүндийг харж л ажилд орно шүү дээ. Ер нь яаж утсаа одоо мань мэтэн хаана ажиллаж байгаа нүг мэдхгүй компани л гэж болохгүй шүү дээ. Тэгэхээр бас нэг юм үнц нэрлэхүү ч юм уу best budden гэдэг компани л гоё болох хэрэгтэй гэдэг зүтгэл байгаа байхгүй. Гэтэ заримдаа ямар хэлшиж ш.
ядарч шүү. Одоо нэг Батбаярын хэлдгээр хүн бүхэл ингээд тухайн үйлдвэрлэлээ ингээ хийгээ явж байгаа мөртлөө яг чиний хэлдэг вакуумд чахад нэг өөрөө нэг юм хийгээд идэг чинь одоо ингээл дарахжуулагч гэсэн харж байгаа те. Нэг гачин гоё юм хийгээл. Одоо нэг яг нэг одоо энийг бол одоо Батбаярын хэлдгээр чиний хэлдгээр нэг хааж тавих юм байдаг. Албан газар ч юм уу эсвэл нэг хааны өргөнд ч тавих юм мэдхгүй нэг одоо нэг синти ч юм уу нэг юу ч юм мэдхгүй нэг одоо бэстүүдингийн одоо бүтэн жилд нэг юм том дуудлага хадалтай хийдэг. Энэ бол одоо би өөрөө хийсэн юм аа гэж ингэж гоё дуудлага хадалтанд оруулж бас гоё юм байна. Одоо тийм эмэйл ч юм уу мөнгөн аях ч юм уу эртэлэгтэл одоо нэг манай нэг айл дарахчул нэг бүтэн одоо ингээд бүтэн ширээний хэрэглэл хийсэн. Одоо энэ бол одоо ингээд коммонтай гэл ингээд тэр өс нотх гоё харагдажсэн. Тэрийн шиг одоо Батбаяр бол одоо нэг гоё амар гоё бууди хийхэд бол надад бас гоё юм байна. Өөрийгөөс нэг санаагаар те. Би сая бодох юм байхгүй тэгээд. Сая ингэсэн байхгүй нөгөө Best Buzzer гэ барилдаан зохион байгуулсан. Тэгсэн. Тэр хийгээд 20 жилийн өгөр хийсэн. Чи зохион байгуулсан юм. Тэгээд гоё юм байна шүү дээ. Энэ жил арай өөр төвшин гаргая гэд. Тэгээ бүр ингээд төрүүлсэн бүхтэн зориулаад цар ганц супер бодон бүтээгч утсан байхгүй. Тийм. Яг өөр оролцоод. Тэгээд шууд нөгөө бүхөө захиалгын төв дээр дагуулчиход тий. За яг одоо юу гэдэг суудал талаасаа ямар одоо шаардлага хангуул зүгээр байна. Яг уу ихүүгээ санаагийн цоглуулж хагаад тэнд дизайн талаасаа яах вэ гэж нэг супер бүтээг хийж утсан байхгүй. Ягаад тэр санаа төрсөн гэхээр би түрүү ярьсан чинь 2004 онд нөгөө тавилга засраас эхлүүлсэн гэдэг ба шүү дээ. Тэр үед мөнхө тавраг мадрыг орчдөг гэсэн юм. Тэднийх чинь нөгөө 40 мянгатад. Би чинь 70 ижийн хажуудлын подолд яг тэр засварын газар нийцсэн. Тэгээд нэг тэр чинь хэдэн онд юм. Гэхдээ яг 4 он биш ээ. Хэдэн онд лээ. Хаххай аврах чинь нэг төрүүлсэн шүү дээ анхны төрөв. Тэгтэн тэрний өмнө ирсэн. Хүү Японд байж байгаад ирсэн чинь буудан дээр суугаад нүүр нь хуурцсан гэдэг. Одоо бөхчүүчийн багийн юм дээр сууж байгаа. Хэцүү шүү дээ. Хэцүү шүү дээ. Энэ хуурцсан гэдэг. Тэгээ ирэнгүүт янзлаад өгсөн байхгүй. Тэгшин дараа нь бүр зориулж хэлгэсэн. Тэгээд аврагчаас сая ирэхээр нэг гоё хөвгөлтэй хүн шүү дээ. Тэгэл нэг тэр ирж байгаа нэг гоё нэрэг. Тэгээ ер нь яг л бөхчүүдийн тэр шаардлагыг хангах хууц хэмжээний одоо цор ганц чанарыг бүтээж чадах юм бол бестүүдийн хөгжилтэй. Бас арай дүүр төвшөнд очноо. Монгол цангаа мэднэ. Монгол ахуйгаа мэднэ гэдэг чинь. Тэд чинь ер нь тэгэл манай ширүү шүү дээ. Хөөгтүүд ч гэсэн тэгэл дэндээгүй чинь бизнес хэд бас тий. Тэгээ базартай барилдааны өмнө бүхэн өргөний хоббидөнгүүдийг тодорхой хэсгийг ингээ янзлсан саналуудыг янзлсан ш таарсан уу? Би ширнэ ойр дөрөв. Ямар ч тэр базарын барилдаан байгаа. Энд чинь яриг гоё. Одоо нэг ам авах гээд очдөг шүү дээ тийм. За энтэй барилдана гэж. Надад бол гоё шудраг гоё барилдаан л харагдаж байна. Тэгвэл тэрнийг Батбаяр өдөртөд явуулсан хүн. Тэрийг би зохион байгуулаад гоё шүү. Наадах юм бол одоо ах нь бол одоо 100% гараар дэмжиж байна. Та интернеттээ үзэр. Шууд үзэлт нь 2-7 үзэлт. Янзын гоё. Тэрнийг хүмүүс их ам сайтай гоё дуртай байна л. Нодлонгийнх нь зүгээр яг товчилсан юуг нь болохоор интернет тавьсан 5 саядан үзэлттэй. Ер нь өндөр үзэлттэй барилтаа шүү. Ер нь хичнээн бөх үү? 64 бүхэл барилт. 64 бүхэл барилт. Яг чансаагаар нэрмлээл. Яг том аваргууд ороход л хэцүү юм билээ. Тийм л. Яг шууд үндсний үйлдвэр шиг яг шудраг өссөн зарим хүмүүс орж байгаа шүү дээ. Тэр шиг юм болох гэдэг. Ямар цолгүй шижгэнсэн яг одоо эсвэл яг сумын начин гэсэн цолтой яг 64 залууч зогсож байгаа сонгол дээр шаста галгаас барилдаа болгон. Аваргаас айхгүйгээр үзэх юм биш. Би харин намар нэг барилдаан зохион байгуулах гээд бэлтгэл ажил яриа л байна. Гэхдээ эн чинь өөрөө цаанаа санхүү ахад зөндөө ажил болдог. Тийм л тийм. Тэр нь яг хөхөр ингэх гээд байгаа байхгүй. Тухайн жилийн аймаг цэргийн төрөө үзүр. Тэр чинь энд чинь жинхэнэ нөгөө аймгийн арслан заан нөгөө хүчтэй эд нөгөө улсын цолонд ойр 48 хүн цуглах гэдэг байхгүй. Тэнгүүт нь ахаад нэмээд чансаагаар нэрмлээ 64-ыг цуглуулж агаад бүх аймгийн аврах нөгөө бүх Японы аврах гэдэг шиг. Тэгээ дандаа баазаа шийдэх. Бэлтгэл ажил ирдэг. Наа чи ёстой гоё. Надад бол ёстой гоё тэнцвэртэй хүмүүс үзэх. Одоо энийг одоо хобби гэх үү? Юугаа багаа одоо бас нэг чиний л удирдах байгаа юм шүү дээ. Бас хобби. Монгол ирэх хүн гэсэн бас гоё л хобби биш. Би ч нэг амар бүх мөхт
тойбирдагч хүмшилтэй. Тэгтээ гоё энийг ингэж зохион байгуулна гэж чинь бас хүний бас манай нөгөө дуртай л хүн л ингэж цахилгаан зоргоо гэдэг байгаа шүү дээ. би чадаагүй сууж штэ баазрыг цахилгаан зоргоо тий. Тэр чинь манай компани бүх байсан байхгүй. Зоргоо юу? Тий, тэгэл яг зоргоогоо сайхан барилдаад ахаар харж агаад тэгээ нэг манай өсгөө аврагын дүү Батбаяр гэдэг шүү дээ. Тэр чинь бүр 10 жилийн найз. Оо за. Тэгээ хоёлаа ярьж агаад ер нь бүх зохион байгуулалтын 20 жилийн компаниас ч санаа ороод ирсэн. Санал ороод ирсэн. Тэгвэл арай өрмөц хийя гэд. Тэгээ манай яг суглаагаар барилдуул өрмөц юм биш үү гэдэг. Гоо наатгаж төгөл ингээ баазартай болгож ил. Тэгээ олонний өмнө ил тот тий. Шууд. Тэгээд эхлүүлсэн байхгүй. Тэгээд тэр чи яг шууд нөгөө яг 90 домор тарж байгаа шүү дээ. Тэгээ их гоё болсон. Зоргоо одоо бас танаа бөх үү? Одоо өөр компани дээр Өөр компани. Тий. Ягд бүх хат шүү. Ягд өөр компани. Зоргоо өөрөө яваад үгүй юу бол. Үгүй яг тэгээд нөгөө ковид үеийн үед чинь юу нөгөө бокс-моксын тамирч 2-3 байсан шүү дээ. Бас хэдийн тамирчтай. Тэгвэл тамирчдыг бас нөлөө дэмждэг. Юу нөгөө тамирчтай байтхаа нөгөө 350 ажилчнаа яах вэ гэдэг асуудал ба шүү дээ. Тэгээд мэдээж эн чинь бүгдийн полны цалиу өгөөж чадахгүй боломжоор баг байгаагүй бол тэгэл зарим нь чадвартай хүмүүс нь гараад тусдаа сервис маягаар нөгөө байгуулаад ингээд будингийн одоо засвар үйлчилгээ хийдэг, будин хийдэг жижиг зөндөө болчихлоо шүү дээ. Тэгээ би нөгөө кадастр үйлргийг тэднийг хөгжүүлэх гэдэг байхгүй. Бид нар чинь хөөрхөн хамтад хэрвээ жоохон одоо олон нийтэд харилцдаг, маркетинг мэддэг, хүн нөөцөө удирчдаг, жоохон санхүү боломжтой бол энэ салбарыг авч явчих гэдэг байхгүй. Адилхан нөгөө над чиг дэмжлэхгүй байдаг. Одоо тэгээд ингээд сонсгоноор бөхчүүд гэхээр за апугийн бүхлэг нь Монхонго бестийн одоо бест будингийн бүхлэг энэ цаа яхаа жүжигч тавч болдгоо одоо жүжигч болоо бест будингийн жүжигч нэг дүрээр гараад ирсэн чинь тий бест будингийн жүжигч хийдэг авч болдгоо юм байна. Гэт бодсон чи бид нар хэмбэ гэсэн. Тэгвэл бас гоё санагдсан. Даант гэж авахгүй юм. Бөхчүүдийг авах юм даа гэсэн. Тий гол дүрд бест будин компани жүжигчин болбот гэдэг. Тий гэдэг чинь одоо хөдөлмөрийн бест тэгвэл нөгөө урлагч утга алдчих. Тэгээд тэр гол дүр тоглоод гараад ирэхдээ тэр нээлттэй хийхэд нь 5 тал байлглээд энэ бөхчүүд 4 өрөө байр авч игээд. Тий ч байхгүй л. Тэгтээ бас бас бодож суух юм да. Хятад улсын номер 1 жуус Пуко. Гацгүй, байгалийн шимсээрээ сахар багтай, хугацаа уртасгчгүй, нэмэлт хүнсний будаггүй Пуко. Бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэллээ. Жинхэнэ жимсний ам Пуко. За ундаа ямар вэ багий? Пуко. Ундаа дайжгүй юм биш үү? Пуко гэдэг бас. Органик талтай биш үү те? Тэгээ ерөнхийдөө ингэ жимсэн дотроо байгаад байна. Харин дотроо байгаа. Тэгээ бас ингээд хамтарч ажиллаад ирсэн одоо зочидтой бас энэ ундааг бас уулгаж үзүүлж байгаа юм. Улсууд бол бас гоё байна, элдвийн газгүй юм байна, гоё жимсэрээ юм байна гэд хүмүүс суугаад байна. За энэ манай хамтарч ажиллаж байгаа манай энэ Феста гэдэг энэ одоо энэ караоке бас гоёо. За энийг бол одоо бас юу бол гоё. Дараа нэг ахтай тухтай дуулъя. Дараа хоёул нэг коньяк тавьж байгаа. Коньяк тавьж байгаа. Мөстэй коньяк гэдэг шиг. Коньякны ард бол их юм ярина шүү дээ гэж. Тэгвэл гоё шүү дээ. Тэр нөө халуунцаад орсон юм. Орсон. Ороод тэгээд хуушрын зах хайдгүй байхгүй би уусаа. Тэгээд хуушрын зах хайдгүй шүү. Яг бидний чинь сонсч ирсэн байх. Тэгсэн чинь бүр явж гисэн шүү дээ. Тэгсэн. Би бол хайдгүй. Би яг тэр үгийг сонссон. Яг дүү чиний нэвтрүүлэг байсан. Тэнгүүд хүмүүс чинь хаяад идэх байхгүй юу? Гайхаад идэх байхгүй юу? Тэгээд тойруулж идээд ингээд багтай хөрөг нь хайчдаг шүү дээ. Тий. Хитрхи цамаан байна. Би яг тэрийг сонссон юм галагын нэвтрүүлэгэн дээр ярьж ирсэн байх шүү дээ. Тэр чинь яг тэр хэсэг нь бүр амар явс 500 мянган үзэлт.
Чи органик явж байгаа шүү дээ ямар нэгэн тийм сэвэрлэлт юу. Би одоо бас танай компани одоо нийгэмд хандаж хийж байсан бас сайхан хүнд тусалж байсан сэтгэлийн дуудлагаар гэж одоо бас нэг нэвтрүүлгийг мэдэх юм байна. Одоо фэйсбүүкээс явуулж ирсэн. Бас хүмүүст бас хэд хэдэн байшин барьсан баг шүү. Тий нэг 5 байшин барьсан. 5 байшин барьсан. Тэгээд одоо 5 байшин бариад одоо ямар үр дүн ямар байна одоо энийг одоо тэгээд улс яаж хүлээж авах юм бэ? Гэхдээ яг хөө зүгээр ер нь бол нөгөө би ч нөгөө өөрөө сэтгүүлчээр төгссөн шүү дээ. Тийм учраас нэг гоё нийгэмдээ нэг гоё юм хийх хэрэгтэй юм байна. Гэт тэгээ бодоод утсан чи хүн ерөөсөө ингээ бие биенээс сэтгэлээ харамлаад байт юм. Бие биендээ гоё үг хэлдэг. Урам өгдөг. Тэгсэн ирнэ нөгөө өгсөн авсан мөнгөө тоцтдаг. 20,000 өгсөн, 100,000 өгсөн. Яагаад ингээ буцаж өгөхгүй байгаа. Тэнгүүт нь гоё сэтгэл гэж тоошгүй хөрөнгө шүү дээ. Гоё нэр нь их гоё юм. Сэтгэлийн дууд юм. Наач өстө гоё. 5 байшин барьсан. Тий. Тэгэл ихлүүлсэн. Тэгээд яг уу өдөрт нь барьж өгт. Тэгээд тухайн үнэ жоохон чадаал. Жоох юм юутай. Жохон яагаад. Тий. Тэгээд тухайн үед яг дөнгөж бизнесман яг эхлээ явсан 13 оны л үеэлдээ яг эд мандаж ирсэн байх компани. Тэнгүүд чинь нөгөө шууд тэр чинь уусаал байгууллагын санхүүгээс л гарч шít надад. Миний карманд ямар юм байх юм биш. Би чи өөрөө баг кармаар өслөө амьдарч ирсэн юм чи. Одоо хоёрын улстайгаа хамтраа за бензин ингээд сэтгэлийн дуудлагаар нэвтрүүлэх гэсэн ба нэг байшингийн үн бол нэг юм болоод байна. Та улс нэг 50% гаргаж байгаа манай 50% гаргаад хүмүүстэй гоё хандыг тийм ярьж болтгоо дан 100% танихаас гарахгүйгээр тийм шийдэл төрөхгүй улсаас гарахгүй. Яг тэгж ирүүл хайх бол хийсэнгүү. Зүгээр яг би тэгээ яг нөгөө өндөр зардал гараад сүүлдээ нөгөө нэг санхүүгээр суугаад ирэнгүүт нь арай жоохон нийгмийн асуудал хөндсөн болгоод тэгээд тэрийг нэг 9 дугаар болгож хийчихэд тэг хэсэг завсарласан. Тэг одоо ахаа хийх гэж бодох. Тэгээ ахаад хийхтэй болохоор яг нөгөө бидний яг нөгөө өдөр тутам амьдралд асуудал болоод байгаа юу юм тий? Тэрийг яаж шийдэх вэ? Одоо жишээ нь эхний дугаар бол ингээд эко баатар буюу хог хаягдал дээр яаж байгаа байхгүй. Тэнгүүт би энийг ингээд боддгоо байхдаа хог хаягтаа юу ч боддгоо байсан юм. Шууд хай. Тий шууд хайчдаг байсан. Би өнөө хог хаяглаа. За. Би өөрөө ангилддаг юм байна. Тэгсэн ирээ нийгэм уриалах гэдэг байхгүй. Би ч ангилддаг юм байна. Харин тий. Уг нь бол хоёр ингээ хайдаг хоёр сав байгаа шүү дээ тий. Нэг нь давхар, нэг нь ердийн хог гэж байгаа шүү дээ тий. Ингээл хийчих юм бол нөгөө энэ давхраа цааш нь боловсруулч чинь энийг заавал дотор нь юу байна гэж тэр хүмүүс ингэж гар хөлөө шил тий. Янз бүрийн ямар гутгаа тэргүй шүү дээ. Ингээл ангилчих юм бол цааш дараа чинь байж байгаа байхгүй. Тэнгүүт энийг ерөөсөө ингээд ойлгуулахын тулд өөрийн гэсэн жижигэн ч хой нэмрээ оруулъя. Тэгээд алтан түрүү ууш 5 хоногийн битээр хамтарч хийж байгаа. Уусаа нөгөө сэтгэлийн дуудлагыг 2 дахь дугаараас нь эхлээд түрүүд алтанд байшин барьж өгөөд битээр уус хамтарч алтан түрүүд мундаг та тий. Тэгэл одоо энийгээ өргөжлүүлж явж байгаа л нөгөө танаа тоныг ахиж хөтлөх болоод тийм үү. Тэнгүүт нь хойлоо завсралтсан л баггүй. Тэгээ завсралтсан чинь тэгэрээ явж тэр чигээрээ явж байгаад одоо ахаа эхлүүлэх гэж явдаг. Тэгсэн чинь ахаад 21,000-ийн нэвтрүүлэлд орохгүй явцсан. Одоо баяуул хийдэг ч. Тийш явцсан. Тэгвэл яг энэ хогийг яг хэрхэн ангилагдаад энд бид нар хэр хэмжээний мөнгө хаяад байна гэдгийг л ойлгох гэдэг. Юу ч нөхөөр дэлгүүрээс бид нар ингээд тор хүнс авч байгаа. Тор юм авч байгаа. Тийм. Өглөө 2 тор юм. Бүндүр юм. 2 жижигхэн бүндүр гарч байгаа. Тэг яг хэмжээгээрээ бол нэг торлох л та тий. Гэхдээ дэлгүүрээс бид нар хог авах гэж орохгүй гоц тэр. Тий. Тэнгүүт яг хөхөр бид нар өөрсдөө үйлдвэрлэгч биш хэрнэ маш их хаяад байгаа. Тэгэд энийг хөндөд ядаж бол цаасын цаасаар нь хунцрын хунцраа. Жишээ манай орцны гадаа хунцрын сав тавьсан байгаа би мэдэхгүй байхгүй. Тэгэд хүүхдүүд мэдчихэж шүү дээ. Тэнгүүт би нөгөө хогийн сав руу хийх гэсэн чинь аава. Тийш хийчих. Тэгэхээр яг хөхөр энэ залуу үе бол энэ бэлтгэж. Бид нар үлгэрлэх хэрэгтэй юм байна. Тэгж чадах юм бол бид нар үндсэн зангаараа. Миний хүүхдүүд өөрсдөө хаяхгүй ч нэ миний хүүхдүүд англиад хайчаарай. Тэгчүүл тэд нар чинь тожгол хийчих. Бараг бидэртээ тэгж хэлсэн хэлээгүй бараг юу дөө хийчихэн дөө. Сүүлийн үед ингээ хараад байхад ингээд зарим нэг хотгонд ингээ харахад одоо лаазны шилний цаасных ч юм уу ингээ пүнкрүүд ингээ 4-5 пүнкр байгаад байгаа байхгүй. Тэгээ тэрлүү бас ингээ харж байгаа зарим нь ангилж хийж байгаа. Манайс бол тэнийг сороогүй шүү дээ. Бид нар бөөнөр хог л бол хог шууд л ингээ ирсэн. Ингээ хийж болохгүй. Тэгэхээр саяхан би нэг сонсч ирсэн чинь бас нэг тийм байдаг гинэ. Одоо ингээд нэг юм хотхон байлаа шүү дээ. Нэг юм хотхон байхад
одоо ангилтай ингээд байж идэг юм байна. Тэгээ ингээ ангилтай байж одоо ингээд шил ингээ ялгаа ингээ хийцэн байхад нь зардгийн сөөхөн. За нэг төвх гэдэг улсууд шүү дээ. Одоо хэрэгцээтэй газар навич гэдэг улсууд тухайн мөнгөөр зардаг гэдэг юм байна. Үгүй бас тийм байдаг гэдэг. Тэр ч одоо манайд хэрэгжтэй хэзээ ч юм бэлээ мэд. Манайс үзэхгүй л тийм байдаг. Бас аяндаа нөгөө нийгэм ингээ аяндаа хөдлөд ирэхээр нөгөө болоо авчихна л та. Яг ингээд ангилах юм бол би тэгээд тэр эко баатар гээд хог руу бодож ирсэн. Би ер нь эко хэрэглээтэй байх хэрэгтэй байна ингээд. Дараагийн дугаараа бас бодчих та. Тэр нь яг хөөхөр бид нар бензин үйлдвэрлэдэггүй ер нь хотын төвдөө том машин аваад байгаа байхгүй. Хүүхдээ өргөжихийн тулд нөгөө нэг үе чинь бид нар нөгөө 30 машин чинь 30 иддэг машин шүү дээ. Бараг 30 тэрийг өргөж гэдэг үстэй. Нүүж чадахгүй тий. Та мэдж байгаа шүү дээ. Нэг шилжилтийн дараа бол тий. Тийм хүнд үе байсан шүү дээ. Гэсэн чинь одоо зүгээр цэцэрлэг сургалт нь хүүхдээ өргөжихийн тулд яг 30 иддэг машин унаад байхгүй. Би өөрөө шүү дээ. Тэнгүүт нь за энийг өөрчлөх хэрэгтэй юм байна. Би яг харагдах гэж тийм ном машин унаад. Харин тий. Бид нар энэ соёлол болчихлоо. Тэгээд урдаас ер нь дурших маягаар нэг цахилгаан машин авлаа. За бүрэн цахилгаан. Сард 30,000 төгрөний тог эрхэлж байна. За бензин хөдөө явахгүй л хөдлөхгүй. Хослол. Хөдөө явуул би хятадыг магтаад байгаа биш байхгүй юу? Зүгээр ер нь бол бид нар эдийн засгийн хэмнэлтэд л амьдрах хэрэгтэй. Тэгжээж эн чинь нийгэм сайж шүү дээ. Би жишээ нь одоо юу тэр 5-7 унжихад 7 нотоо 30,000 төгрөгийн бензин. Хөдөө явуучих юм бол сая 500,000 төгрөг. Энийг үуч би баг лизингээр амар гоё машин авчих гэдэг байна зү. Яг манай ингээ үрчихэд. Тийм манай Батбаярын хэлдэг шиг одоо энэ яриаг олон хүн тэр 30 иддэг машин туусаа сонсоос нэрээ тийж одоо нэг гоё л харагдах гэдэг юм одоо яа тийм. Тэгээ дүүн одоо яаж нөхөр идэрлүү ингээд өөрөө анхаарч эхэлж байгаа. Гоё. Сүүлдээ энэ чи бүр ингээд юм байна. Бизнес болох гэж бодох юм байна бас. Гэхдээ мэдээж би ашиг яаж та. Гэхдээ энэ чи яг хүнд хэрэгтэй бизнес байх хэрэгтэй юм байна. Буудаа хэрэгтэй. Гэхдээ одоо жишээ нь энэ соолор хэрэгтэй бүтээгдэхүүн байна. Тэгээ энэ одоо шөнийн тог мог хуримтлуулдаг юм янз бүрийн юм яачих юм бол тогны мөнгөөр хэрүүл юмэрх байхгүй. Одоо бид нар жишээ нь бензин үйлдвэрлэхгүй. За юмнуудаа үйлдвэрлэхгүй. Тэгсээр бензин үйлдвэрлэхгүй. Тэгээд дахиад цахилгаан үйлдвэрлэхгүй. Үйлдвэрлэж байгаа баг штэ. Баг. Тэнгүүд шөнийн тогоороо шууд гаргаад штэ. Тэгсэн чинь одоо яг хөр эний чинь хөгжсөн баах юм байна штэ. Би одоо жишээ нь тэр машиныг шөнийн тогоор цэнгэлэх юм бол баг бензинд юм зарцуулахгүй болох нь дээ. Би нэг тийм сонсчихсон. Тэр тэрний сонсдог уу. Одоо ингээд цуслангийн машин барьлаа штэ. Барингуут нь одоо энэ нарны нэг юм юу вэ штэ. Тийм солор технологи. Тэрнийг ингээд дээвэртэй ч юм уу ингээд гаднаас ч юм уу ингээд байрлуулчих тийм байна. Байрлуулангууд зуны сектод хүн бол нэг их халаалт малалт хэрэглэдэг юм биш үү? Тэгээд ингээд сайхан нарны хаягаар ингээд тогоо хураадаг юм байна. Хоронгуудаа улстай өгдөг гэнэ. Улстай өгдөг гэнэ. Одоо киловатт тавьчих юм байна л дээ. За би төчнөө одоо киловатт хурааж улстай өглөө шүү гэдээ өгч тийм ээ. Өнгөд 100 өвөл хөөдрөд ирэнгүүт нь улсаасаа хөдөлж аваад тэр шал мал одоо бүх юм халаагаад хамаагүй хөнгөлттэй тэгж явдаг гэж би сонссон. Тэрийг сонссон. Тэр бол яг ер нь бол зөндөө орнд байх шүү дээ. Тийм үү. Би маш орнд. Сая сонслоо зөндөө орнд хэрэгцсэн юм сая сонслоо. Би тэг ямарсан нэг ийм дээр яг бизнес туршаал хэлж илээ. Одоо нөгөө power bank байгаа шүү дээ. Тийм. Тэнгүүд ингээ нарны панелт. Тэгээ панел. Тэгэл тийм эн чинь цахилгаан залахгүй. Тэнгүүд хөдөө маш хэрэгтэй тий. Одоо зарим хүмүүс бол нөгөө юу гэдэг батарей нуурчаар батарей солих гэж бөөнөлж байгаа шүү дээ. Утсаа солихоо батарей солихоо хүртэл тэгэн шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү юм бас ингээл жижигээсээ эхлэх хэрэгтэй байна гэл бүтээгдэхүүн оруулж ирээд судлаал. Тэгэл янз бүрийн нарны энерги ашигладаг юмнуудыг хүмүүс хэрэглээ болох гал үзэл. Энэ сайхан олон захирлууд яг бүгд Батбаяр шиг юм сайхан бодолтой байгаас. Надад ч бол хахт нь бол үнэхээр гоё сонсогч байна. Бас ингээл захирал гэхээр манайхад одоо ингээл ер нь том хүмүүсээ одоо том хүмүүсээ гэдэг юм уу да. Одоо тэгээд бүгд л одоо ийм дарангуйлагч юм ийм гоё бодолтой явдаг гэж одоо боддог баг. Би бол одоо бас ингээ сая Батбаяр захирлыг бол одоо бас л нэлээд том захирлын хэмжээнд бодоход ийм гоё яриагаар энэ хүнээс гарна гэж хахад бодсонгүй. Наад ч айгүй гоё байна. Тийм учраас л энэ бол учиртай урилга нэвтрүүлэг гэдэг байхгүй. Энэ бүхэнчил учир манай нэвтрүүлгийн утга учир гэдэг бол энэ юм болов уу гэж бодож үнээс сонсож суудаг. Би яриа сонсохдоо сайн
ингээд бас ингээд бас их сурна шүү Би дээ. таныг шүүмжилчих үү? Шүүмжил. Одоо нэг бидэрт нэг ийм сонин соёлох байхгүй. Тий. Том хүн, дарга хүн гэдэг. Тэгээ бидний багын зан шүү дээ. Энэ үг нь бол хүн бол хүний нэг төрөл. Дарга бол хүний нэг Харин тэгээ төрөл бол хүний нэг төрөл. сонсчөөж ингээд гоё юу гэж. Хүүхрээ одоо чинь та тантай адилхан хүмүүс энэ том захиралгийн хүлээгээд авчих бод чинь нөгөө том машины ч унаад байгаа байхгүй. Тэгснээ ингээд тусгай том дугаар барих шаардлага үүсээд бүх юм том байх. Тэгснээ дугаар хүртэл 100 хэдэн сая төгрөг тий. Зарим ингээд байр авах гээд ипотекийн зээл хамрагдаад уршлагыг олж чадахгүй байхад тий. Зөвөр нэг хүн ингээд усны дугаар нь хүртэл гэсэн. Тэр энэ соёлыг бид нар өөрчлөх хэрэгтэй байхгүй. Харин тань машины дугаар хүртэл тийм тий. Тэгээ сая бол бас ингээд машины дугаарууд үнэтэй боллоо шүү дээ тий. харин тэгэл шүү дээ. Уг нь бол ингээд хосолсон мотортой машин ногоон өгчүүд бүр олон хэрэглэгч яахгүй. Юм ч айгүй ингийн жижигэн сэхлэн байна шүү дээ. Хүн бүхнийг л ийм сайхан бодолтой байгаасай л гэдэг. Манайхаа нөгөө бид нар баг багтаал дарга хүн бол даргал байдаг гэдэг утгаараа л шүүмжлүүлээд байгаа. Тэгээс тий. Би ч ялгаа авахгүй шүү дээ. Тийм. Би ч нөгөө юу яасан юм аа. Эхлээд Excel унаалаа юм шиг. Excel гэдэг чинь бас Монголыг их аварлаа шүү дээ. Харин тийм. Тэгэл явжсэн чинь Prus гэдэг машин аварч шүү дээ. Тэр үед чинь бизнес гоё ингээд цэцэглээд ирсэн. Тэгсэн чинь нэг цог нэг салбарт ажиллаж исэн нөхөр би зүгээр л нэг цахаас материал аваад явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь бүр намайг даган явсаар хагаад ямар машин унж ингэ харсан гэж байгаа байхгүй. Өө за. Даган хэрэгд оруулж тий. Тэгэнгүүт тэрийг өөр хүнд ярангуй би тэрийг сонсонгуудаа хүн нэрээ машин нь өөр хөстэй юм байна гэх машин авах болчихж байгаа байхгүй. Гэтэл одоо жишээ нь яг хуу та бол намайг том гэж харж байна тий. Хүн чинь бизнес хийж байгаа юм чинь хэрэглээндээ бол арилахаар ингээ мөнгө их гаргадаг шүү дээ. Энэ бол загсчны мөр усгүй гэдэг шиг л амьдардаг байхгүй. Тэгэхээр би одоо жишээ нь түр ярьж 5-70 их хэдэд шүү дээ. Одоо хаан банкны лизэгт сар 4,500,000 төлж шүү дээ. Тэгэхээр тийм муухай соёл байхгүй бол би заавал тэнд хүү төлж яах юм. Тэ? Тэр машиныг тийм 290 хэдэн сая төгрөгөөр авч яах юм. Тэгэхээр яг хөө бид нар энэ соёлоос л холдчих юм бол бас арай өөр баг гэж байна. Бензин бас сайнгүй тий. Бензин бас сайнгүй шүү дээ манад орж ирж байгаа. Гэхдээ яхаа тэгэл тэн чи 95 хийн баг надаас илүү дэд юм шүү тий. Харин тийм байгаа. Тэгээ ийм төвхтэй амьдраад байгаа хөөхгүй. Тэгэхээр энэ нэг муухай баригдмал ийм соёлоос ялч өдөр хөдөө явж байгаа хүмүүс нь бол том машин хэрэгтэй. Хэрэгтэй л дээ. Тэр дотроо ингээд дангатал. Тий? Номерыг хараал, машиныг хараал, том дарга машин. Номероо. Яа том дарга болох вэ гэдэг шиг. Яас та гоё байна. Багаас Батөр захирлаас их гоё юм нэ сонслоо. Одоо энийг бас тэр үзэж байгаа хүмүүсээс өөр дөрөв бас бодоорой гэж хэлмээр юм байна. За одоо тэгээд нэвтрүүлгийн цагт ерөн жоохон тэндээс манай найруулах тохиолдол, эндээс манай нэг хүмүүс тохиолдол. Ер нь багийн хэд хүүхэдтэй? 4 хүүхэдтэй. За хэдэн бакал хэдэн төрх? 2 хүү 2 охинтой. Оо яг баг нь хүү юу? Баг нь одоо 4 настай хүү байна. Голомт хийцэн гарцсан юм ба шүү дээ. Өө манай үеийн хариу хүү охин гэсэн бол манай үеийн чи өвөө юм болсон шүү дээ. Тэгэн шүү дээ. Би чинь нөгөө ялах хүүхдтэй. Манай том чинь бүр эрт гарцсан. Дүүгээ дагуулж авахгүй гэдэг. Хүүхд гарцсан гэнэ гэдэг. Би ч гэсэн жоох хүүхдтэй шүү дээ. Та хэдтэй хүүхдтэй? Одоо миний ч одоо манай баг чинь 6-тай шүү дээ. Тэгвэл та ч хожуу бас хүүхдтэй. Монгол хүн чинь 50-тай, 60-тай 70-тай, 80-тай, 90-тай гэж байж лээсэн. 90 насны дээр гарсан хүүхдээ одоо 90-тэй л гэсэн. Манай өвөө мүү чинь бүр тий. Хэдтэй гаргаадсэн. Тэгэхээр би чамайг харин баг нь охин гэсэн бол дахиад хүү гаргаа гэж хэлэх гээдсэн чи хүүтэй биш үү? Одоо болсон. Дөрөв сайхан хүүхд. За ингээд ямар ч гэсэн нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэн гэж бол бас энэ олон хүн өдөрдөг бас цаг зав гаргасан ирсэн үед л ахна баярлалаа. Тэгээ одоо фэйсбүүкийн хамт олон болон танайханд одоо бас ажлын их өндөр амжилтыг хүсье. Олон гоё шин юм сэтгэж хийгээрэй. Тэгээ миний ганц хүсэх юм эрүүл ингээл байгаа. Харин тийш л ерөөсөө хүн эрүүл. Одоо энэ элдвийн янз янз юм мохоо дуулдаагүй юм өвчин гараад хаа одоо бол гайхаад их тийм учраас эрүүл мэндээ сайн бодож баярлах гэдэг. За тэгээ үлдсэн нь бол одоо энэ манай үзэж байгаа зинхэр дэлгэцийг харж сууж байгаа хүмүүстээс баг бас нэг юу гэж хэлмээр байна. Экогаар гэж нэг сайхан ерөөлөө хайлттай. Тэгээд нөгөө өөрийнхөө хэмжээнд тодорхой хэмжээний контент үйлдвэрлэж шүү дээ. Бас тэгж энэ контентын ард ч маш олон ажилтнууд цаана зардал байдаг. Та хэд маань ч гэсэн ингээд багаараа ажиллаж чинь тий. Тэгээ хамгийн гол нь лог контент чинь үзэгчтэй байж ийж эн чинь урам авч тий.
илүү одоо сайхныг бүтэн шүү дээ. Тийм учраас одоо энэ контентийг үзсэн бол түгээгээрээ. Миний контентийг үзсэн бас түгээгээрээ. Тийм. Алтан дөрөв тэр бас нийгэмдээ чиглэсэн гоё юм хийх гээд хичээж байгаа шүү. Гоё байна. Шеэрлээд өгөөрэй. Манайх ороод дээрээ. Телевиз дээр болохоор ч нөгөө шеэрлүүлж болохгүй байхгүй тийм. Харин тийм юм байна. За баярлалаа их хүнд үзэгчтэй. Тэгээ өнөөдрийн бас очиртой урлаг нэвтрүүлэг маань бас инхүү өндөрлж байна. За бас түрүүнээс шинэ Пукков гэдэг дундаа их ярьлаа. Бас гар хоосон гарахгүй байна. За өөртөө авчил нэг амсуулчаарай. За тий. Бас амсуулаад бас ямар байна сэтгэл нь ямар байх нь хэлээрээ. Манай хүмүүс чинь гоё ганга юм дуртай. Тий бүгд нэг уулгаад үз ямар сэтгэл хэлэх нөө тэгээд. За ингээд өнөөдрийн одоо очиртой урилга нэвтрүүлэг маань өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай үзэгчтэй. Баярлалаа.